За сайн байцгаана уу? Манай Darkin-B channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэлдгээрээ хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Darkin-B гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг ийм нэгэн channel байгаа. За тэгээд хүсэх юм бол subscribe болон notification-ыг on болгоорой. За тэгээд өнөөдрийнхөө дугаараараа гэвэл би Оросын нэгэн эмэгтэй цуврал алуурчны талаар ярина. За тэгээд би орос хэлтэй ерөөсөө сайн биш болохоор зарим нэг хотын нэр, хүний нэр энтрийг буруу хэлчихэж магадгүй бах. Битээ тоогоорой. За тэгээд өнөөдрийнхөө дугаараа ярьж эхлэе. За Ирина Гайдмачук нь 1972 онд Оросын Екатеринбург гэдэг хотод төрсөн. Тэр үедээ зөвлөлт талбайд улс гэж явдаг коммунист засаглалтай байсан болохоор Свердловск гэдэг нэртэй байсан бэлээ. За хүүхэд нас нь маш ганцаардмал өнгөрсөн. Мөн ээж аав нь архичин болохоор хүүхдтэйгээ ерөөсөө хангалттай цагийг өнгөрөөдөггүй. За тэгээд энэ үе бол маш хүйтэн, хатуу, хууль дурамтай үе байсан. Тэгээд Иринаг төрөхөөс өмнө ГУЛАГ гэд хүнд хэцүү ажил хийлэгдэг шорон шиг лагерууд маш ихээр баригдаж, одоо энэ лагерт жоохон л буруу зүйл хийсэн хүн юм уу эсвэл хууль дүрм зөрчсөн хүмүүсийг аваачиж хүчээр ажил хийлгүүлдэг байсан. За тэгээд энэ хорих лагерт бол бас маш олон хүмүүс нас орж исэн. За тэгээд Иринаг төрөхөд бол хорих лагер байхгүй болцсон ч гэсэн зарим газруудад бол жижигхэн хорих лагер байсаар л байсан юм лээ. За нэг хорих лагер нь хүртэл бүр 1987 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж исэн. За Ирина хүүхэд байхад Няган гэд ээжийнхэн талынхан амьдардаг хот руу нүүж тэндээ ол амьдарч эхэлсэн. За Ирина ээж автагаа ерөөсөө таардгүй, ялангуяа ээжтэйгээ байнгын хэрэлддэг, сургуультаа ч гэсэн байнгын асуудал үүсгдэг, огцон мууралдаг, айгүй тийм ааштай хүүхдээсэн. Тэгээ бас найз нөхөдтэй болж чаддгүй, маш их ганцаардмал өссөн гэж хэлж болно. 10 жилээ төгсөөд 18-таа их сургуульд орж сурч эхэлсэн ч архинд орж одоо пар идэж, шоудож бүр ихээр ууж эхэлсэн. 1991 онд зөвлөлт холбоот улс байхгүй болж оюутнууд бол бүр их шоудож эхэлсэн. За энэ үед Ирина 19-тай байсан болохоор бүр л их ууж шоуддаг болсон. За ингээд Ирина 21 2 настай байхдаа өөрөөсөө бүхэл бүтэн 23 насаар ах хүнтэй танилцж сургуулаа хайж Питер гээд энэ эрэгтэйтэйгээ гэрлэж нэг гэрт ороод нэг охинтой болсон. За тэгээд дөнгөж шинээр ээж болоод амьдрал нь маш их стресстэй байсан болохоор одоо бүр л их хүртнийхээс илүү их архиуж эхэлсэн. Өдөр болгон өдөр шөнөгүй. За ингээд Ирина 23 таа байхад 46 настай нөхөр нь Иринаг хүүхэдтэй нь хайж явсан. За тэгсэн чинь Иринагийн ээж аав нь гэсэн чи одоо ийм амар архичин юм чинь ганцаараа яаж хүүхэд харах юм бэ? Харж чадахгүй юм чинь хүүхдээ асрамжийн газарт аваачиж өгөө гэж хэлэхэд Ирина ч гэсэн зөвшөөрөөд хүүхдээ асрамжийн газарт аваачиж өгсөн. За ээж аав нь ч гэсэн тэр үед Иринаг охиноо гэж бодгоо боллоо гэдгээ Иринад хэлсэн. За яг яагаад тэгснийг мэдгүй ямар ч л байсан өөрийг нь хайрлах хэвээр хүн болгон бол Иринаг орхиж явсан. За ер нь тэгээд өөрөө ч гэсэн хайрлж хандах хэвээр охиноо асрамжийн газарт өгч ийн гэхээр одоо бүр ямар амар орхинд орсон байсан нь бол харагдаж байгаа. За тэгээд өөрийнх нь буруу ерөөсөө биш арх уснаас л болоод байна гэж хизээч боддоггүй. Дандаа бусд хүмүүсийн буруу гэж боддог байсан. За ингээд 2 жилийн дараа буюу Ирина 25-таа Юри гэдэг залуутай танилцж, энэ хоёр бол маш хурдан татнасж, Ирина энэ залуугийн амьдардаг Краснофемск гэдэг хот руу бол нөөсөн. За ээж аавынхаа гэрээс очиж өөрийнхөө бичиг баримтыг аваагүй болохоор энэ хоёр бол ерөөс аль биесээр гэрэлж чадаагүй. За гэрэлж чадаагүй ч гэсэн яг л гэрэлсэн хосууд шиг байдаг. Тэгээд амьдраад удаагүй байхдаа Ирина жирэмсэн болж Анастасия гэдэг дахин нэг охинтой болсон. За энэ үедээ Ирина архиухаа болж хэсэг гэрүүл байсан ч гэсэн 2002 он гэхэд бол буцаад архиа ууж эхэлсэн. Нөхөр нь Иринад мөнгө юм уу банкны карт өгөхөө ерөөсөө болцсон. Яагаад гэх юм бол бүх мөнгөө архинд өгөөдсэн болохоор Ирина найзуудаасаа мөнгө зээлээд хэрвээ мөнгөтэй болох юм бол бүр хэдэн өдрөөр алга болчтой.
Тэгэл буцаж гэртээ ирэхээр амар шаардсан, ямар ч мөнгөгүй хурж ирдэг. Тэгэнгүүтээ нөхөр хүүхэд дээр болохоор эрэхтэй би өстой ээж ааванда байж байгаад ирлээ гэж хэлдэг. Тэгээ тэрэнд нь ер нь нөхөр нь итгэдэг байсан юм уу ерөөсөө мэдгүй. За Юригийн ээж аав нь Иринад бол ерөн дургу. Яагаад тэгэхээр дандаа согтуу байж идэг учраас маш их дургу байдаг. Ялангуяа Юригийн ээж нь Иринад бол маш их дургу. Ихэнхдээ Иринагийн арх уудгаас нь олж ин хоёр бол байнгын зөрчилдөж хэрэлддэг байсан. За ингээд сүүлдээ эмэгтэй бол яг яаж архины мөнгө олох уу гэж бодож байгаад охиныхоо сургуульд зориулж хандвийн данс нээгээд тэрнээс олсон мөнгөө бүгднгийн архинд бол өрсөн. Тэгээ таньдаг хүмүүс болон нөхөртөө өөрийгөө худлаа банкнд ажилладаг гэж хэлээд өглөө олгон хувцас өмсөд гардаг. За гараад хайчдаг байсан бэ гэхээр янз бүрийн ажил хийдэг байсан. Жишээ нь хэм бол гэр зэвэрлэх, цэцэг ногоо арчлах мэтийн бэлэн мөнгөний ажлыг бол хийдэг. За тэгээд өнөөдрийн ярих гээд байгаа цуврал алуурчны хүүхэд нас болон танилцуулга бол нэг иймэрхүү байна. Тэгээд сайхан хэлсэн өдөр болгон банкнд ажилладаг гэж нөхөртөө болон найз нартаа хэлдэг гэд. Тэгээ би бодохдоо болохоор яг яагаад нөхөртөө болон найз нартаа үнэ хэлээгүй мэдэхгүй байна. Албаар банкнд ажилладаг гэж хэлэхээр дараа нь хийсэн хэрэг нь өөртөө нь тохихдохгүй гэж урдаас төлөвлөсөн үү? Эсвэл одоо нэг удаа хүн алж үзчихээ тэрнээсээ таашаал аваад цаашаага цуврал алуурчин болсноо бол энэ нэмэгтэй мэдэхгүй байна. Тэгээд хэрвээ яг банкнд ажилладаг гэж хэлэх юм бол өдөр болгон ажилдаа явна. Энэ тэрүүгээр хүмүүсийн гэр орноор орж гарахгүй болохоор угаасаа цаанаасаа өөрөө урдаас төлөвлөөд өөрийгөө банкнд ажилладаг гэж хэлсэн ч магадгүй мэдэхгүй байна. За тэгээд ямар ч л байсан өөрийнхөө хохирогчоо сонгохдоо дандаа хөгшин настай эмэгтэй нарыг сонгодог байсан. За ингээд анхны хохирогчийн гэрт Ирина 2002 онд очиж өрөөнийг таазыг одоо бодох зорилготой очсон. Тэгээд эхлээд бол очоод ажиллаж исэн юмгүй шууд гэрт нь ороод энэ тэнд мөнгө төгрөг үнэтэй цайтай зүйл өнө гэж хайж эхлээд 5,000 рубль буюу одоо 200,000 гаруй төгрөг олоод гэрийн эзэнд баригдчихдаг. За эмгэн бол шууд уурлаад орилоод эхэлсэн чинь Ирина сандраад яахаа мэдэхгүй зогсож исэн чинь багшныхын цүнхэнд нь алх харагдахаар нь алхахыг аваад эмгэний одоо толгой нүүрлүү 11 удаа зохиж алсан. За тэгээ дараа нь 5,000 рублээ аваад архины дэлгүүр орж архи авч уучаад гэртээ харсан. Тэгээд удалгүй цагтаа нар эмгэний цогцыг олоод хурууныг хийгэр хайсан боловч одоо нэг ч сэжигтэн олдохгүй. Удалгүй энэ хэрэг бол одоо шийдэгдээгүй хэргийн нэг болсон. За нөхөр Юрийн бүр юу ч мэдээгүй Иринад ямар ч тийм харамссан зүйл бол байхгүй. За иймэрхүү хөгшчүүлээс хулгай дээрэм хийдэг хэрэг энэ үед бол Оросод маш их болж исэн. За энэс хойшоо Ирина маш олон хөгшин настай хүмүүсийг дээрэмдэж алж дараа нь мөнгө төгрөг үнэтэй цайтай зүйлсийг нь хулгайлж авна. За энэ нэрийн хувьд гэх юм бол хохирогчдын мэдээлэл бол маш олоход айгүй хэцүү байсан. Тийм болохоор олсон хохирогчдынхаа талаар яриа. За дараагийн хохирогчийг Лидия Головинкина гэдэг 68-тай. За энэ настай эмэгтэй гэрт орж ирээд том өрөөнд нь ороод Лидияг цаашаа хараа зогсож байхад нь гэртээсэн хөшөөг авч агаад толгойн араас нь зохиод дараа нь нэмээд хэд удаа зохиж алсан. За уг нь Лидия эхлээд Иринатай барьцалдаж авсан ч удалгүй ялагдаж бол нас орсон. За барьцалдаж байхдаа Иринагийн өснөөс нь зулгааж гарт нь бол хэсэг ус атгсан байсныг нь сүлд цагтаа нар болсон. За уртас байгааг харуул эмэгтэй хүн байж магадгүй байна да гэж бодсон ч гэсэн цагтаа нарын хувьд бол ерөөсөө эмэгтэй хүн ийм амар аллах хийхгүй эрэгтэй л хүн байгаа. Тийм болохоор энэ эрэгтэй хүн хиймэлс зүгээд аллах хийцэн юм билүү гэж бодож байсан. За ингээд 2002-оос 2003 оны хооронд Ирина 7 болон түүнээс дээш настай эмэгтэйчүүдийг алсан. Тэгээд энэ Краснофемскотын эргэн тойрноор явж эмэгтэйчүүдийг бол алдаг. Ихэнхдээ хохирогчоо сонгоод араас нь дагаж ганцаараа амьдрдгийг нь мэдчихэд дараа нь өөрийгөө танилцуулж гэрт нь ордог. Өөрийгөө танилцуулахдаа болохоор би ингээд охинтой ээж хүн байгаамаа. Энд тэнд янз бүрийн ажил хийж мөнгө олт юм аа. Танаа гэрт
надаар туслуулах зүйл байна уу гэж асуугаад хохирогч нь итгээд гэртээ оруулсныхан дараа цаашаа харж байхад нь заримдаа өөрийнхөө авчирсан алхаар заримдаа гэртээс хүнд зүйлээр толгойг нь бол хэд удаа зохиж алдаг. За тэгээд дараа нь хохирогчийнхоо толгой дээрээс дэр тавьж өгсөн байна уугүйг нь бол шалгадаг байсан. За тэгээ зарим хохирогчийнхоо гэрийн тавилга энтрийг нь нурааж гэрээг замбраагүй болгочоод явдаг. Эсвэл гэрт гал тавих гэж оролддог. Тэгээд ихэнхдээ гал нь цаашаага тарахгүй ерөөсөө унтарчдаг байсан. Тэгэд ер нь Ирина бол энэ бүх алхлыг хийхдээ дандаа согтуу байж идэг. Тэгээд ийм удаан уусан хүн бол одоо functioning alcoholic гэд хэдий их арх уусан ч гэсэн эвэрүүл юм шиг одоо хинтж мэддэхгүй өдөр тутмынхаа хийдэг зүйлсээ хийгээл явдаг болцсон хүнийг хилдэг одоо бүр тийм амар архинд орцсон байсан. Тэгээд яг үнэр энэ төр бол гарах байх хэрвээ үнрээ дараад сурчих юм бол баг арх уусаагүй нь бол мэддэхэргүй тийм амар даадаг болчт юм лээ. Тийм болохоор миний хувьд бол бодохдоо Иринагийн хувьд л тийм байсан байж магадгүй гэж бодож байна. За тэгээд нэг удаа бүр хохирогчийнхоо гэрт нь унтсан тохиолдол хүртэл гарсан. За баригдахгүй 9-10 аллах хийгээд ирэхээрээ бүр ингээд хамраас хөөд гэх юм уу те өөртөө хит итгэлтэй болцсон. За тэгээд 5 дахь хохирогчоо алхахынхаа өмнө 5-ын тог хан дээр нь зурцсан байсныг цагтаагаас асуусан чинь хохирогч нас барахаас одоо бүр 3 хоногийн өмнө ийм 5-ын тог хан дээр нь зурцсан байсан штэ гэж хөршүүд нь хэлсэн. За энэний дараа 6 дахь хохирогчоо бас 6-гийн тог зураад 7 дахь хохирогч нь 7 дугаар байранд амьдардаг. 8 дахь хохирогч нь болохоор 8 дугаар байранд амьдардаг. 9 дахь хохирогчийн хаалганы навир нь 9 болохоор алсан гэж сүлд бол хэлсэн. Эхэндээ Ирина бол ингээд хамаагүй тааралцсан ганцаараа л амьдардаг настай эмэгтэйчүүдийг алдаг байсан бол сүлдээ одоо бүр тоглоом тоглож байгаа юм шиг болцсон байгаа сте. Тэг 5-ын тоо бүр байсан хохирогчоо алхахаас 3 хоногийн өмнө зурж энтерт гэснээ 7-8 дахь хохирогч нь 7-8 дугаар байранд амьдардаг ч байх шиг. За Иринагийн хувьд бол нэг том алдаа гаргасан нь 9 дахь хохирогчийн гэрт нь үхлийн зэвсэг болох алхаа үлдээсэн байсныг цагтаа нар л болсон. За тэндээс гарны хурууныг нь авч үтсэн чинь ерөөсөө тийм хурууныг хэдэ гэмт хэрэгт холбогдсон хүн байхгүй байсан болохоор Иринаг бол барьж чадахгүй тэгтээ цагтаа нарт бол Иринагийн гарны хуруу байна гэдэг чинь энэ чинь маш том нотлох баримт байгаа байхгүй юу? За алхнаас бас ганц эмэгтэйн ДНК олдоогүй хэд хэдэн хүнийх олдсон болохоор цагтаа нар бас цуврал алуурчин эмэгтэйчүүдээ ингээд алаад яваад байгаа юм байна гэдгийг бол бат мэдсэн. За ингээд 2003 оны 2 дугаар сард нэг эмэгтэйг араас нь хэсэг дагж агаад нэг өдөр гэрт нь очиод хаалгыг нь тогшоод нийгмийн ажилтан байна тань хүнс өгсөн юм гэж хэлсэн чинь эмэгтэй хаалга онгойлгосны дараа шууд дайрж орж ирээд энэ хоёр барилцаж аваад хохирогч эмэгтэй ингээд хамаг чадлаараа туслаарэ гэд орилсон чинь дээд давхрын хөршин сонсоод доошоо бууж ирж байгааг Ирина шууд сонсоод цухтаад яваад өгчдөг. За дараа нь цагтаад нөгөө хохирогч эмэгтэй бүгднгийн хэлж аван зураг гаргадаг хүнээр зурулж одоо тэр хот тэр чигээрээ Иринатай төстэй эмэгтэйн зургаар бол дүүрсэн. За яг төстэй ч гэжтэй яг Иринатай бол адилхан биш. Тэгтээ жоохон төс бол байгаа. За ингээд цагтаа нар хохирогчийн хөршүүд болон сэжигтэн байж магадгүй гэсэн хүмүүсээс байцаалт авч мэдээ сонингоор зар тавьж чадах бүхнээ бол хийжсэн. За настай эмэгтэйчүүд давхар хаалга суулгуулж хүмүүст хаалга онгойлгохоо болж ерөн л бол хүн болгон энэ алуурчны талаар бол мэдэж эхэлжсэн. За тэгээд амьдардаг хот нь маш их сандралтай, төвшөөртэй, хүн болгон сэрэмжтэй гэх юм одоо нэг тийм байдалтай байсан болохоор Ирина алхаа төр зогсоохоор шийдсэн. За цагтаа нар хохирогчийн хөршүүдтэй ярьж агаад нэг шар үстэй хүүхэн яваад исэн гэж хэлсэн ч Ирина бол үсээ 8 жилийн туршид янз бүрээр нэг бол тайруулна, нэг бол өөр өнгөөр бодуулна, өөрчилж исэн. За тийм болохоор одоо энэ үедээ бүр шар үстэйч биш өөр өнгөтэй байхад нь цагтаа нар шар үстэй хүүхэн сэжигтэн байх магадaltaй гэд хэлсэн чинь за энэ хотын бүх шар үстэй хүүхнүүд сандраад бүгдээр өсний салонд очиж үсээ хар хөр өнгөтэй болгож исэн. За яг яагаад тэгсэн бэ гэхээр
Энэ үеийн цагтаа нар бол маш их авилга хахуул авдаг. Тэгээд дээрээс нь ингээд дарамтлаад хуртнаа далуурчнаа олооч гэдээсэн болохоор хэнийгч баривчилж аваад шоронд хийчихнэ гэж айж исэн болохоор ихэнх хүүхнүүд үсээ будулж исэн. За ингээд цагтаа нар ерөөсөө сэжигтэн олохгүй болохоор паспортны хэлцээр очоод тэнд хурууны хийгээ өгсөн эмэгтэйчүүдийн хурууны хийг алхны хурууны хийтэй харьцуулж үзсэн чинь угаасаа таараагүй. Яагаад гэх юм бол Иринагийн паспорт үнэмлэх энэ төр чинь нөгөө ээж аавынх нь гэрт өөр хотод байгаа болохоор угаасаа гарч ирээгүй. Тэгээд бүхэл бүтэн 15,000 эмэгтэйчүүдийн хурууны хийтэй бол харьцуулж үзсэн. За тэгээд энэ хотод амьдардаг гэсэн ямар ч бүртгэл байхгүй байсан болохоор Ирина бол цагтаад баригдахгүй ийм удаа явсан баг. За ингээд Ирина сүүлийн аллагаас хэдэн сар өнгөрсний дараа буюу 2006 онд анхны аллаа хийгээд 4 жил болсны дараа 11 дахь хохирогчоо алсан. За хохирогчийн гэрээс дэтэл нь 200,000 300 мянган төгрөг л олдог. За мөнгө олчоод шууд гарч архиа авч удаг. За дээрэс нь өөрийнх нь ээж аав нь одоо зээ охиндоо явуулсан мөнгийг нь хүртэл өөрөө аваад уучдаг байсан. Нөхрөөсөө бас мөнгө хулгайлж архивж удаг. За Иринагийн ээж аав нь Иринаг дахныг охинтой болсны дараа бол эргээд охинтойгоо холбоотой болж эхэлсэн. Тэгээд тэр мөрийг нь хүртэл шууд охиндоо зарцуулахгүй өөрөө архи аваад уучдаг байсан. За ингээд өөрийнхөө амьдардаг хотод аллахаа хийж чадхаа болсон Ирина хажуугийн хот болох Ачит гээд хотод очиж дараагийн хохирогч болох Адия Шабина гэдэг 71 настай ганцаараа насаараа хүүхдээ эмч хийсэн эмэгтэйг алсан. За ингээд дахин хэд хэдэн эмэгтэйчүүдийг 2008 оны 2 дугаар сар хүртэл алаад дараагийн хохирогч эмэгтэйгээ сонгосон нь одоо маш буруу сонголт болж хувирсан. За Ирина богоон цуугаад 2 цаг явсны дараа 80 настай Антонинагийн гэрийн гадаа хурж ирээд газны компаниас явж гинэ гэж хэлээд Антонинач гэсэн итгэж гэртээ оруулаад цаашаа хараа зогсож байхад нь Ирина нэг том зүйлээр толгойг нь зөхиж унгаагаад дараа нь дээр нь гарч агаад гараараа боомлж алсан. За урд урдынхаа аллахын арга барилаа бол өөрчилж эхэлсэн. Дараа нь гэрээс сул байгаа мөнгө, эмэг, бүгч гэх зүйлсүүдийг зуулуулад нэмээд цогцсноос зүүжсэн зүйлтийг тулгаалаад аваад явсан. Дараа нь гэрийн түлхүүрийг авч хаалхынаас төгччээд яваад өгсөн. За тэгсэн чинь тэр Иринагийн алсан эмэгтэй цагдаагийн том даргын ээж нь болж таарад цагдаагийнхан бол бүр маш идэвхтэй дөрвтэй хөдөлж эхэлсэн. За алга гарснаас 6 хоногийн дараа 20 настай Марина гэдэг нэг эмэгтэйг баривчилж авсан. Яагаад тэгэхээр нөгөө аман зургийн хүүхэндээ адилхан харагдсан болохоор баривчилсан бэлээ. За тэгээд энэ эмэгтэй нэрийг нь урд нь хэрэг хийсэн байна уугүй юу гэд хайгаад үтсэн чинь 2-3 халаасны хулгай гэх мэт жижиг сажиг гэмтэрэг үйлдчихсэн эмэгтэй болж таарсан. Тэгээд Маринаг цагдаа нар баривчлаад эмэгтэйчүүдийн хүлт буруутай гэж бурууг нь хүлээлгэхийн тулд одоо Маринаг хүчин дэш өгөж хүртэл сүртүүлсэн. Хувц зүлэгдэг үлгүүрийн төмөр үлгүүрт нь бэлгэвч хийж агаад буруугаа хүлээхгүй бол энийг урцус гарталчин өгтөлчин хүчиндэн шүү гэж сүртүүлсэн. За Маринаг бүр ингээд хийгээгүй хэргийг нь хүлээлгэтэл нь зовоогоод тэгээ хөрхийн эмэгтэй айсандаа гараараа би энэ бүх эмэгтэйчүүдийг алсан гэж бичиж хүртэл цагтаа нарт өгсөн. Эхэндээ айжсэн Марина хэд хоног өнгөрсөний дараа цагтаа нарт буцаад хүүе би ерөөсөө ийм хэрэг хийгээгүй би ийм амар алуурчин хүн бишээ гэсэн чинь хинч итгээгүй. Тэгтээ угаасаа нөгөө нэг хэд хоногийн дараа хурууны хээний хариу нэрэхэд Маринагийн гарын хэв бол угаасаа таараагүй болохоор цагдаа нар эмэгтэйг бол явуулахаас өөр аргагүй болсон. За Маринаг хүч хэрэглэж хийгээгүй хэргийг хүлээлгэх гэсэн гэж нөгөө 3 цагдаа чинь баривчлагдаж энэ 3 дээр бас шүүх хурал энтер болсон. Тэгээд 2 цагдаа нь шоронд ороод 1 цагдаа харин ажилласаа халагдсан билээ. За ингээд дахин бүр 2-2 жил баригдахгүй явж агаад 2010 он болж Ирина хамгийн сүүлийн аллахаа хийсэн. За ихэнх цуврал алуурчид баригдахгүй маш удаан явхаараа өөртөө бардаж эхлээд баг багаар бол алдаа гаргаж эхэлдэг. За энэ ч гэсэн Иринад бол тохиолдсон. Яасан гэхээр
7 хоногт яг адилхан гудамжинд амьдардаг 3 өөр эмэгтэйг бол Ирина алсан. Өөрөөр хотууд руу явж алдаг байсан бол залхуураад өөрийнхөө амьдардаг хотдоо эргэн ирж бол аллахуудаа хийж эхэлсэн. За сүүлдээ бүр хохирогчийнхоо гэрлүү захиа явуулдаг. Захиандаа болохоор 5 дугаар сарын 22-нд өдрийн 1 цагт гэртээ байж байгаарай, нийгмийн ажилдаа ирэн шүү. Энтэр гэж бүр хэлдэг заяа, бараг хоол захиалж байгаа юм ааш. За тэгээд 2010 он гэхэд нийт 16 эмэгтэйчүүдийг алсан. За тэгээд хамгийн сүүлийн хохирогч нь 2010 оны 5 дугаар сарын 20-нд бол амнасаа алдсан. 17 дахь хохирогчийн нэрийг Александра Повертина гэдэг 81 настай хөгшнийг нүүрлүүн хүнд объектээр бүхэл бүтэн 18 удаа зогсон. За дараа нь Александра ухаагүй байсан болохоор Нолын ваныг усаар дүүргэж агаад Александраг чирч 0 руу оруулаад усанд толгойг нь хийж живүүлж алсан. За энэний дараа гэрээс хамаг үнэтэй цайтай гэсэн зүйлсийг хулгайлж аваад бол явсан. За Александра хөрштөө манай гэрт өдөр Ирина гэдэг нэг хүүхэн ирнэ. Тэгээ манай гэрийг чимэглэх гэж байгаамаа гэд хэлсэн байсан. За хөршин ч гэсэн яг тэр өдөр Иринаг найзынхаа Александрагийн гэрээс гарч явахыг нь харсан болохоор цагтаад бол шууд хэлсэн. За ингээд цагтаа нар Иринагийн гэрт нь хурж ирж Иринаг баривчилж авч нөхрөөс нь эхнэрийг ийм юм чи хийжсэн гэж нэг ч чамсаж төрөөгүй юу гэхэнд нөхөр нь бол бүр өстөө үгүй л гэж хариулсан. Нөхөр нь гэхдээ ямар амар шоконд орсон болоо те. Охин нь ч гэсэн энэ үед охин нь өөрөө 12 та байсан. Ээж нь ингээд 8 жилийн турш 17 хүн алсан гэдгийг сонсоод өстөө жинхэнэ шоконд орох бол энүүхэнд байсан нь ойлгомжтой. За тэгээд цагтаа нар Иринагийн гэрээс алах худаг гараар бичсэн захиаг Александрад явуулсан захианы гарын бичгтээ харьцуулж үзэхэд бол таарч исэн. Мөн алхан дээр байсан хурууны хийж гисэн бол таарсан. Ирина тэгээд баригдчаад цагтаа нарт байцаалт өгч явахдаа заяа бүр ингээл сэтгэж мэдгнэл хандраалыг яагаад тэгээд байсан нь бол мэдэхгүй. Тэгээ бас яг юу гэж хэлснийг нь бол мэдэхгүй. Миний олсон мэдээлэл дээр бол ямар ч л байсан цагтаа нартай хандраад исэн гэсэн мэдээсэн. За тэгээд удалгүй Ирина хамаг үннээ цагтаа нарт бол хэлсэн. Яагаад тэр олон настай эмэгтэйчүүдийг алсан бэ гэхэд би зүгээр л энгийн ээж байхыг хүссэн. Гэвч миний уух хүсэл маш их байсан. Уумар санагдаад байхад миний нөхөр надад мөнгө өгөөгүй болохоор би ийм хэрэгүүдийг хийчлээ гэж хэлсэн. Тэгээ би бас 10 дахь хохирогчоо алсныхаа дараа би бүр хэдэн хүн алснаач мартцсан байна гэж цагтаа нарт хэлсэн. Тэгсэн чинь цагтаа нар өдөөс нь чи тэгээд яагаад заавал хөгшин настай хүмүүсийг сонгодог байсан юм бэ гэсэн чинь яагаад гэвэл би настай хөгшин эмэгтэйчүүдийг үзэн яддаг учраас гэж хэлсэн. Энэ тал дээр бол хүмүүс хоёр хуваагдсан байт юм билээ. Зарим хүмүүс болохоор ээжигийн үзэн яддаг болохоор ийм настай эмэгтэйчүүдийг алсан байх гэж боддог ч гэсэн зарим нь болохоор угаасаа ингээд настай эмэгтэйчүүдийг амархан алж эмээг нь тулгайлж чадах болохоор ийм хохирогчдыг сонгосон байх гэж таамагласан. За тэгээд 12 настай охин нь манай ээж маш сайн ээж байсан. Өдөр болгон миний гэрийн даалгавар хийхэд тусалж бүр шүлэг бичгэд минь хүртэл тусалж исэн гэж хэлсэн. Тэгээд угаасаа 12 настай хүүхдэд ээж чинь ийм хүн гэдэлвэл хамгийн анхны реакц бол угаасаа л итгэхгүй худлаа л гэж бодох бах. За тэгээд энэ үедээ 39 настай байсан Иринагийн талаар бол маш олон мэдээлэл гарч янз бүрийн хоч өгч исэн. Ихэнх үедээ болохоор Краснофимскийн галзуу She Wolf буюу эрэгтэй чон тэгээ сүүлдээ Satan in Skirt буюу би яг энэ Satan in Skirt-ыг орчуулсан чинь миний бүр амар инээдтэй орчуулад юпгтэй сатан эсвэл юпг өмссөн сатан эсвэл сатан юпг өмсөв гэх юм уу тэгж орчуулсан. Satan in Skirt гэдэг нь стол эмхтэй хүн байж сатан шиг үйлдэл гаргалаа гэх юм уу. Сатан ч угаасаа тэгэл муухай чөтгөр шулам гэлтэйгдэн штэ. Тэгээд Ирина бол угаасаа муухай чөтгөр шулам шиг эмхтэй байсан. Тийм болохоор Satan Skirt гэж өгсөн баг. За ингээд Иринаг баривчилснаас 2 жилийн дараа шүүх хурлал эхэлсэн. Иринагийн сэтгэс мэдрэлийн шалгаж үзэхэд ив эрүүл сав саруул буруу зүгийг ялгаж салгаж чаддаг хүн байна гэж гарсан. За Ирина бол ганц хэлсэн зүйл нь гэх юм бол би ийм хэрэгүүд хийсэндээ харамсаж байна л гэж хэлсэн.
Тэрнээс бол бүр ингээл уйлж муулаад би яагаад тийм хийч вэ мэч вэ гэл ингээл үнэхэрийн хохирогчдын ард гэрээс уучлалт мочлохгүй дээ штэ зарим хүмүүс. За ингээд шүүхийн бүрэлдэхүүн Иринаг буруутай гэсэн шийдвэрт бол хүрсэн. За ингээд Иринагийн 14 настай охин нь шүүхийн танхим дээр босоод би одоо яаж цаашдаа амьдрах юм бэ гэж орилсон. За ингээд шүүгч Иринад заяо ердөө 20 жилийн ялыг өгсөн гэ оддоо. Ууг нь л 25 жилийн ялыг өгсөн ч гэсэн Ирина бол ээж хүн болохоор 5 жилийг нь хассан гэж шүүгч бол шүүхийн бүрэлдэхүүн болон тэнд байсан хүмүүст хэлсэн. Яаж бүр ийм жоохон ялын хугацаа өгдөг байна би бүр өстой гайхсан ш 20 жил. За тэгээд Ирина бол 2030 онд суллагдана. Тэгсэн чинь одоо суллагдаж магадгүй гэсэн яриа гараад байгаа юм бэлээ. Тэгээд бүхэл бүтэн 17 хүн алчаад ерөөсө 20 жилийн ял авч байгаа байхгүй юу? Бүр нэг хүний 1 жил гэж өгсөн юм аашаа. За тэгээд би л бодохдоо энэ дэлхийгээр дүүрэн арх хар тамхи одоо донцсон хүмүүс байгаа. Гэхдээ архинд орлоо гэд тамхинд донтлоо гэд хүн алаад яваад байгаа хүн байхгүй л үстэй. Угаасаа энэ бол худлаа шалтгаан байсан. Өөрөө нэг удаа хүн алж үтсчээд цаашаага killer high буюу одоо өөрт нь хүн алах мэдрэмж нь маш их таалагдаж цаашлаад 16 хүнийг алсан байх гэж бодож байна. За тэгээд Ирина бол хамгийн их хүн алсан эмэгтэй цуврал алуурчны одоо дэлхийд 4-т орд юм бэлээ. За тэгээд миний өнөөдрийн олж чадсан мэдээлэл нэг иймэрхүү байна. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe дараарай. Тэгээд бүр таалагдах юм бол манай super thanks гэдэг байгаа. Тэрийг хараарай. За тэгээд дараа 7 өдрийнхөө дугаар хүртэл баяртай. 좀 더 재선 셔워